Та одоо мушгаад байхын ямар сони хүүхэд шоронжуулах бодлого алга би таныг ямар хүүхэд шоронд хийгээд өг гэсэн юм уу? Насан турсан хойно эн чинь үе тэнгийн дээрлэхэд бүр гимт хэрэг гарч ирээд байна шүү дээ. За болидо. Тэгэхээр энэ үе тэнгийн дээрлэлтийг хөнгөн хүнд югаас нь шалтгаалаад гимт хэрэг болгоод эрэг үйлэр шийдвэрлвэл ямар вэ гэж асууя хууль зүйн сайдаас. За хүүхэдийн тухай ярьж байгаа гэдгийг бид бол их сайн ойлгох ёстой. Тийм учраас энийг бол нэлээд тооцоо судалгаатай ярих хаа гэж би бол хэлж байна. Би бол яаран одоо таны асуудлыг бол одоо шууд эргэжүүлчих алаад хятаад өгье гэж би хэлж чадахгүй. Инхээр сайда би учиргүй хүн амьтаа алаад хятаад өгье гэлдэ. Та буруу шууд орчуулж ойлгоод байна. А би энд санаатайгаар хүнийг харгасаар дарамтлж байгаа ийм хүүхдүүдийн тухай ярьж байгаа шүү. Тэрнээс биш зүгээр нэг хүүхдийн гинэн цагаанаар хийсэн алдаан дээр нь дөрөөлөх гээгүй. Зохион байгуулалттайгаар, санаатайгаар бүлэглээд, харгислаад ийм хэрэг хийгээд байна шүү. Тэгэхээр энэ дээр хэрвээ тэднэрт ял өгөөд ялыг хойшлуулж агаад насанд хүрэхээр нь одоо идлүүлж болно шүү дээ. Энийг би зүгээр одоо хийгээд өг гэж байгаа юм биш. Энэ ямар байна гэж танаас асуусан болохоос хүн алж хүрээ талаад өг гэсэн асуулт би тавиагүй. Ер нь бол би хүүхдийг шоронжуулах бодлогын эсрэг байдаг. Та одоо мушгаад байхын ямар сони хүүхэд шоронжуулах бодлого алга би таныг ямар хүүхэд шоронд хийгээд өг гэсэн юм уу? Насан турсан хойно эн чинь үе тэнгийн дээрлэхэд бүр гимт хэрэг гарч ирээд байна шүү дээ. За болидо.